Монгол Улсын ерөнхий сайдад нэр дэвшиж байгаа Гомбож авийн зан чанарыг дэмжиж байгаа маа. Бас хэдгээд асуулт асууя гэж бодож байна. Нэгдүгээр эрүүл мэндийн салбартай холбоотой 26 оны хөгжлийн хөтөлбөрлөөр эрүүл мэндийн салбарт хуваарсан төсвийн нийтдээ 3% байгаа. Эрүүл мэндийн салбарын төсөв хөрөлцөө муу нөгөө талаар эмч эмнэлгийн ажилчдын цалин нэмэгдөөгүй хамгийн бага цалинтай. Энэтэй холбоотой эмнэлгийн боловсон шин дутагдал орж байна. Эмч, сувилагч, асрагч нарын дутагдал орж байна. Нөгөө талаар эмийн хангалт муу. Тийм учраас цалингийн 2 дахин нэмэх үү та. Хоёрдугаарт Монгол эрүүл мэндийн салбар 100 жил болоход үндэсний эмийн үйлдвэр байхгүй. Энийг хөгжүүлэх тал дээр анхаарах уу? Баталгаат эмийн лаборатори байхгүй. Энэ үндэсний аюулгүй байдлтай холбоотой асуудал. Бага мөртлөө тоног төхөөрөмжөнд дутагдaltaй. Энэ тал дээр та ямар бодлого барьж ажиллах уу? Мөн сум багийн төвшөндөө эмийн сангийн асуудал хөнгөлтэй иргэд авч чадахгүй байна. Энэ дээр ямар бодлого баримталж ажиллах уу? Цаашдаа энийг байгуулах уу? За та урд 4 жил байхдаа улсын их хурлын яригдсан малын түүхэд боловсруулах үйлдвэрийг барина гэд засгийн гар тухайд ярьж ирсэн. Тэгсэн мөртлөө одоо хүртэл малын түүхэд үнэгүйдэж хаягдж байна. Арьс шир энийг хэрэгжүүлэх үү бүс нутгийн хэмжээнд энийг барих тал дээр анхаарах уу? Нөгөө талаар энэ зарим гишүүдээс санал гарч ирсэн. 14 Улаанбаатар хотыг 14 хот болгоод хуваарлах асуудал. Энийг би эсэргүүцэж байгаа. Энэ орон зүгээр 21 аймгийг 21 хот болгоод хөгжүүлэх асуудал байгаа л да. Энийг дэмжих үү та? 14 хот болгоход 14 засаг даргын 5 газар байгуулагдсан шүү дээ. Бас төсөв тэлэлт авдсан, төсөвт нөлөөлнө. Энэ тал дээр та ямар бодлого баримталж ажиллах уу? За дөрөвдүгээр асуудал энэ банкны хүү өндөр. Сая бензин шатхуун нэмэгдсэндээ болоо баруун аймагуудын байдал нэлээд хөндөрсөн. Бензин шатхуун 200 төгрөг нэмэгдсэн. Энэтэй холбоотой өргөн хэрэглээний барааны үн бас нэмэгдсэн байгаа. Бензин шатхууны үн буух уу? Банкны хүү бууруулах тал дээр арилжааны банкуудтай та яаж ажиллах уу? Энэ талыг асууя. Дараагийн нэг чухал асуудал энэ баруун аймаг дотор Баян-Улгийн аймгийг ингээ сонгуулийн тустай нэг тойрог болгоод үлдсэн. Хуучин сосны нийгмийн үед энэ баруун тав аймгийн дунд Аз станы орнууд Оросууд ганц зам нь байсан. Тэнд үйлдвэр барих тал дээр ямар бодлого баримтчаа нөгөө талаар асхтын мөнгөний ордын ашиглалтанд оруулах уу та? Энэ талаар асууя, дараа нь тодруулъя. За зандаж өтөр дараа хариулт өгье. За Булааны БС-ийн гишүүний асуултанд хариулъя. Нэгдүгээр энэ эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн асуудал, эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн асуудлыг бол нийт зарцуулах төсвийг дотоодын бүтээгдэхүүний 6% хүргэж, засгийн газрын нэгдсэн төсвийн 12 төгрөгөх дотоодын бүтээгдэхүүний дор хаяж 1% анхан шатны тусламж үйлчилгээнд зарцуулахыг дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөсөн байдаг. Эрүүний үр дүнд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулах ийм чиглэлийг баримтлах ийм эрүүл мэндийн бодлогыг хилцэж байгаа. Ингэж үе шаттай нэмэгдүүлж байж энэ хүн амын эрүүл мэндийн асуудлыг хангах юм блэ. Тэгвэл эрүүл мэндийн салбарын ажлын цалинг бол 2 дахин нэмэгдүүлэх энэ жилд ийм болцоо бол байхгүй гэдэг шударга хэлэх зүйтэй үннээ хэлж явах хэрэгтэй бид нар. Тэгээ худлаа амлаад ээж бий чадахгүй. Энэ төсвийн орлого чи хэдэн төгрөгөөр тасарч байна. Түрүү инх төвөө гişүү асуусан би хариулж амжаагүй. Төсвийн тодтголыг эх 7 хоногт өргөн барихаар төлөвлөж байна. Төсвийн зардлыг 2.3 их найдаар бууруулахгүй бол энэ жилийн төсвийн орлого үлэмж хэмжээгээр тасарч байна. Зайлшгүй тодтгол хийхээсээр аргагүй болцсон. Сүүлийн 5 жилийн хугацаанд нэрлсэн дүнгээр эрүүл мэндийн салбарын төсөв 2.4 дахин өссөн юм билээ. Тэгээ худалдаа авах чадвар бүхий өсөлт нь инфляцийг тооцоог өсөлт нь бол 1.8 дахин өссөн. Тэгвэл энийг цалингийн дунд хэмжээг дунджаар 2.2%-аар 2 дахин нэмэгдүүлсэн. Тэгээ энийхээ чиглэлийг л барьж ажиллахыг бид гол болгоно. За энэ эрүүл мэндийн салбарын талаар бол нэлээд зохиц шинжил өөрчлөлтүүд эрүүл мэндийн даатгалын сангийн ковидын улмаас учирсан алдагдал нөхөн олголт энэтэй уялдсан эрүүл мэндийн даатгалын зохиц шинжилэлүүд өөрчлөлтүүд үргэлжлэх шаардлагатай байгаа. За энэ төсвийн тодтгол бол төсвийн хэмнэлтийн тодтгол болно. Өргөө зардлыг бид 2.3 их найдаас танахгүйгээр цаашдаа төсөв маань эдийн засгаад дэмжих биш ханшид нөлөөлөх инфляцид нөлөөлөх хэмжээнд түрээд байгааг бид танахаас аргагүй болсон ийм өөрчлөлт хийдэг юм. За бүтээмж үрдүн гүйцэтгэлд суурилсан цалин хөлсний системийг эрүүл мэндийн салбартаа үргэлжлүүлэн нэвтрүүлж
энэ цалингийн бүтээмжтэй үйлдэлсэн тогтолцоог нэмэгдүүлснээр сайн эмчнэр илүү өндөр цалин авдаг тэр тогтолцоог бүрдүүлж чадна гэж бодож байгаа. Бүх салбар зөвхөн эрүүл мэндийн салбарт төдийгүй одоо нийгмийн бүх салбарт энийг бүтээмжтэй гүйцэтгэлтэй уурдуулсан, үр дүнд суурилсан ийм бүтээмжийн тэнд шинэ тогтолцоог нэмэгдүүлэх шаардлагатай гэж бодож байгаа. За эмийн үйлдвэр, эмийн сангийн асуудлууд мөн ялгаагүй олон асуулт байгаа учраас давч харьцуулахгүй зээлийн үг бууруулах стратегийг бид хэрэгжүүлээд ер нь жилийн 7-8 6 өрөө төхүүлж байсан. Харамсалтай нь ковид дайнаас шалтгаалсан гадаад нөхцлөөс уялдсан инфляц өнөөдөр зээлийн үг бууруулах болцоог оролцохгүй байна. Өнөөдөр ч гэсэн Монгол банк бодлогын хүүгээ нэмэгдүүлж байгаа юм билээ. Ийм учраас Монгол банктай хамтарч энэ мөнгөний бодлогын ажил боловч зээлийн үг үе шаттай бууруулах энэ бодлогыг төсвийн бодлоготойгоо уялдуулж хэрэгжүүлнэ. За бензин шатхууны асуудал бид нар бас импортын бензиний хамааралтай болсон. Шатхууныхаа үйлдвэрийг одоо ямар шатанд яаж явж байгааг одоо гişүүд сайн мэдж байгаа учраас би нуршаад хэрэггүй үзээ. Өнөөдөр дэлхийн техник геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалаад бензиний үн өсөж байна. Энэ маань инфляцид нөлөөлж байна. За асгтын мөнгөний ордын асуудлыг би анх бас төр давтарч энэ ашиглах асуудлыг эхэлсэн. Энэ бас жоохон эмзэг нөхцөл, дуулын нөхцөлд яг хил дээр байрладаг юм орд газар. Энэ талаар бол Эрдэнэс Монгол дээр танилцаад тодорхой чиглэл гаргахаар тань танилцуулъя. За хот байгуулалтын хувьд бол үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн нэг гол шинжил бол ганцхан Улаанбаатар хоттой ус олдсон байсныг аймгийн төвийг бүгдийг нь хот болох хэрэгцээ үнцийг тавьсан. За мөн нийслэлийн дүүргүүдийг ч гэсэн хот болгож хөгжүүлэх боломжийг нээсэн. Дархан Эрдэнтээс ахуулаад шинэ хот суурин үүсч хөгжих нөхцөлийг бас үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд уялдсан хот тосхны хэрэгцээ байдлын тухай шийдсэн. Ийм учраас одоо бид нөгөө нүүдэлчдийн хот байгуулах уламжлалт туршлах тутмаг социализм үеийн хот байгуулалтын загвараар явж ирсэн зарчмаасаа илүү арчилсан чөлөөт нийгмийн үеийн хот байгуулалтын эдийн засгийн корпорац байх хэлбэрээр өөрөөгөө авч явдаг систем байх хэлбэрээр энэ хот байгуулалтуудыг үргэлжлүүлж ялангуяа аймгийн төвд бүгдээр хот болох ёстой, дархан эрдэмтүүд улсын чанартай хот болох ёстой. Ийм зарчмаар үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулсныг та өөрөө бас оролцсон үнийг сайн мэдж байгаа. Энэ талаар бол жиж ярихгүй бол хот байгуулалтын асуудлууд өөрөө том иргэншлийн нийгмийн эдийн засгийн реформын асуудалтай уялдана. Энэ дотор хар хорин хотод шин төвлөрлийн бүс, шин суурьшлийн бүс, шин хот байгуулах асуудал бол энэ тэргүүний зорилт байх ёстой. За байгалийн баялаг малын гаралтай төвхий бүтээгдэхүүнээ боловсруулалтыг хэрэгжүүлсэн бодлоор цагаан алт хөтөлбөр хийж байгаа та бүхэн сайн мэдж байгаа. Үүний тулд гадаад борлуулалт зах зээлийн нээж өгөх төрийн үүрэг байх ёстой. Ялангуяа нэг улсаас хамааралтай уул уурхайн экспортыг төрөлжүүлж, диверсификац хийж бусад улс руу ухдаг шар алтнаас ахиж урахгүй учраас ургадаг цагаан алт ноос ноолороо боловсруулахад $1 тэрбум нэмэн өртөг бүтээж 50,000 ажлын байр бий болгож улс орны эдийн засгийн өсөлтөд чухал хувь нэмэр оруулах болцоотой. Ийм учраас гадаад зах зээл дээр ялангуяа Евразийн орнууд руу цагаан алтаа экспортлох, ургадаг цагаан алтаа бүтээгдэхүүн болгож экспортлох нэмэн өртөг шингээх бодлого бол эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийн нэг чухал чиглэл байх болно. Ийм учраас энэ мал аж ахуйн талаар баримтлах бодлого, үйлдвэрчлэлийн бодлого салшгүй нэг зохис болгож түүхий хөдөлгөөний тогтолцоотойгоо хамт хийж хэвчтэй. За банкудаар дамжуулаад цагаан алт хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд хөнгөлөлтөө зээл олгож эхэлсэн байгаа. Эхэлж 300 гаруй тэрбум төгрөгийн хөнгөлөлтөө зээл олгодод байгаа юм билээ. Үүний үр дүн үр ашиг олголтод одоо илүү хяналт тавьж